За сайн зүрх гişүү асуулт асууна. За яг зүгээр эрүүл мэндийн салбарт бол хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа гэдгийг бол бид ойлгож байгаа. Тэгэхдээ зүгээр энэ 120 ортой эмнэлэг байгаа даа. Энийг одоо 34.9 сая доллар буюу за би одоо зүгээр ерөнхий багцаагаар ярьж байгаа шүү, нэг 125 тэрбум юм уу 226 тэрбум төгрөгэнд барьж байгаа нь ерөн хэр үндэслэлтэй бодтой. Ийм тооцоо судлаа гарсан юм би. Би бол бас жоох эргэлзэж байна. 120 ортой эмнэлгийг 120 хэдэн тэрбумаар барьна гэдэг чи одоо 126 тэрбумаар барьна гэдэг чи одоо энэ зөв юм болов? За хоёрдугаарт энэ төсөлнийг 5 жилийн хугацаанд хэрэгжинэ гэж байна. Сангийн яам л одоо хариулах болоо да. Энэгүй гадаадын зээл тусламжийг зарцуулчих ерөөсөө төсвийнхаа нөгөө доктортой байдлын зарчим тусгай шаардлага дээр очиод тулчаад байгаа шүү дээ. Юу н хэрэгжих юм болов? Тэгээ ингэж явж идэл нөгөө параметрын үнийн өсөлт, инфляц үүдийн бүх юмнасаа болоо бас л ингээл одоо тэгээд хэрэгжих боломж нь хэр үт юм бэ? Би мэдээж ойлгож байгаа тусгай зориултын барилга баг. Тэгэхдээ энэ бол тооцоо судалгааны нэг л тийм одоо бас зөвл хийгдсэн байгаасаа таа л гэж одоо найдаж байгаа. Тэгээд мөнгө нь ороод ирдэг нөгөө тусгай шаардлагатай баригдаа зарцуулж болдгоо ингээл төслүүд маш удаашралтай яваад байдаг. Түрүүчээс 12 их 80-ийн зээл тусламж чинь ингээ хэрэгжихгүй байж байгаа шүү дээ. Тэгэл аваад л байдаг. Энэ зарчим дээрээ ерөн зүгээр цаашдаа яаж гарах юм бэ? Эхнийхээгээ хэрэгжүүлж чадаагүй байж идэл дараагийнхыг нь аваад ингээ хэрэг одоо асуудлыг одоо ярья гэдэг нь хэр зөв юм бэ? Өмнөхүүд ч ямар ч үр ашиггүй болоод байна шүү дээ. Явахгүй байна. Тэгээ одоо энийг бас авдаг дахиад нэг юм бичлэлт нь хийгдэл байж идэг. Жил жилд нэг жижигээр одоо юу гэмд баг багаар зарцуултын тавьж өгдөг, төслүүд нь олигтой явдаггүй. Тэгээ олон нийт толгой баган хүлээлт үүсгэсэн байж идэг. Ийм зүйл болчихгүй гэдэг зүгээр юм болгоомжл байх юм. Тэгээд 120 ортой эмнэлгийг 126 тэрбум төгрөгөөр барьж байгаа байх. Энэ зөв үү? За сайн зүрх гişүүний асуусан асуултанд хариулъя. За сангийн сайд жавхлан 6 номер. За сайн зүрх гişүүний асуултанд хариулъя. За 90 оноос хойш 35 жилийн түүхэнд эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа хамгийн одоо үр дүнтэй хилцээр их үдэ. Хамгийн том төсөл болж орж ирж байгаа. Энэ төсөл маань 34.9 сая ам долларын зээл, 22.5 сая ам долларын буцалтгүй тусламжтай. Нийтдээ 57 сая еврогийн төсөл. Үүний 40% нь буцалтгүй тусламжаар ийм хамгийн одоо тохиромжтой холимог ийм санхүүжилтээр орж ирж байгаа ийм төсөл. Люксембургийн их гүрэнт улсаас үзүүлж байгаа энэ нийтдээ эн чинь одоо 8 дахь удаагийн буцалтгүй тусламж юм байна. За үүний сүүлийн 5 нь яг энэ 3 дугаар эмнэлэг дээр зүрх судасны энэ чиглэлээр энэ чимлэгийн ажилтнуудыг бэлтгэх, тоног төхөөрөмжөөр хангах ийм буцалтгүй тусламжаар нийтдээ бараг 40 гаруй сая еврогийн төсөл хэрэгжсэн байгаа өнөөдөр хэмжээ. За нэмээд энэ 22.5 саяын еврогийн буцалтгүй тусламж энэ төсөл дээр нэмж орж ирж байгаараа энэ төслийн хамгийн том онцлог юм байна. Хилцээр сайн хийгдсэн. Гэхдээ хамгийн том одоо суурь нь энэ одоо яам, захиалагч яам, за хамгийн гол нь энэ 3 дугаар эмнэлгийн хамт олон өөрсдөө Люксембургийн вант улстай энэ өмнөх төслүүдэд маш амжилттай хэрэгжүүлсэн учраас өөрөөр хэлбэл цаад улсууд нь дахиад тэтгэл төрж байгаа учраас энэ улсуудад нэг дахиад ийм улсуудад үзүүлчихвэл энэ төсөл нь бүрэн ингээд дуусах юм байна гэд. Ингээд тал талаасаа одоо үнэхээр одоо энэ зээлийг одоо хэрэгжүүлэхгүй байхын аргагүй болтол одоо ирсэн ийм одоо сайн төсөл байгаамаа. За тэр орны хэмжээг бол одоо нарийн ширээний эрүүл мэндийн яамнаас захиалагч яамнаас ярих нь зөв баг. За энэ бодвол энэ чих маш нарийн мэрэгжлийн за тэгээд мэс заслын өрөөнүүд нь одоо шатны ийм тусгай зориултын ийм байгууламж байна гэж энэ дэзүүдээр нь маш ойлгомжтой ийм байгаа. За тийм учраас 34.1 сая ам долларыг бид за ер нь энэ эмнэлэг маань өөрөө хугацаанд барилгын хугацааны 4-5 жилийн хугацаанд ингээ гүйцэтгэн. За бидний жил болгон 1.5-аас 1.8 их найдын зээлийн ашиглалт явуулж явах. За энэ зээлийг жилдээ нэг 20-30 тэрбумыг ингээ шингээгээд явахд бол төслийг хугацаанд амжилттай дуусгачна гэсэн ийм төлөвлөлтөд харж байгаа.
За тийм учраас эрхэм одоо хоёр байнгын орны эрхэм одоо улсын хурлын гишүүд энэ төслийг бид нар одоо 100% дэмжиж явах нь одоо 4 жилийн засгийн газрын мөрийн хөтөлбөртөж орсон 25 26 оны жигдийн төлөвлөгөөнүүд тус орсон. За мөн 26 оны төсвийг өргөн барьсан. За энэ зорилтод одоо салбарын одоо хөрөнгө оруулалтуудад мөн томоохон байр суурь эзэлж байгаа ийм төсөл байгаа шүү гэдгийг хэлье. За. Чимбүрэн сайд нэмж тайлбар өгөх байсан уу? За тэгэхээр Чимбүрэн сайд 5 номер. За хоёр байнгын орны эрхэм гишүүдтэй бас нэмж хэлэхэд өнгөрсөн 10 жилийн хугацаанд гадны хөрөнгө оруулалт зээл тусламжаар барьсан бүх эмнэлгүүдийн бас сайн муу туршлагуудыг бас хоригдлуулж тэзэв хийхэд бас нэлээд оролцсон. Тэзэв хийсэн компани Испаний компани. Тэгээд Люксембургийн өөрийнх нь одоо санхүүжилтээр энэ эмнэлгийг барьвал ямар төвөгтэй байдлууд үүсдэг юм бэ гэдгийг хүртэл сайн судалж мэдэж Монголын нөхцөл байдлуудыг үзээд за энэ барилга бол өөрөө 3 жил баригдана. За юуг бол үйл ажиллагаа зөвшрүүлэх, чадваржуулах, бэхжүүлэх ажиллагаа нь үндсэндээ 2 жил ингээ нийтдээ 5 жилийн хугацаанд төсөл үргэлжлээд ашиглалтанд бүрэн нийцээд орох юм. За тэгэхээр энэ бол бүр агсан төвшний зүрхний оншилгоо эмчилгээг хийх юм чухал том төв болно. Нэг ёсондоо дэлхийн нийтэд ийм том төвүүд бас тийм ч олон байдгүй. Тэгэхээр бид бас энэ эрүүл мэндийн салбартаа технологийн том дэвшлэл зүрх судасны чиглэлээр оруулж ирэх том бас ийм боломж бүрдэж байгаа юм сайн өдөр. Өнөөдөр Ахмадын баярын өдөр. Өнөөдөр бид тооцоол хийгээд 2050 он гэхэд Монгол иргэдийн 5 хүн тутмын нэг нь 60 наснаас дээш настай бол. Зүрх судасны өвчлөл одоо хамгийн их өвчлөл ихтэй хөдөлмөрийн чадвар алдалт, нас баралтын гол тэргүүлэх шалтгаан болсон хэвээр байна. Тэгэхээр энэ болгоныг одоо шийдэх том сургалт, шинжилгээ, агсан төвшний эмчилгээ тэр битгий бүр зүрх солих хэмжээнд хүртэл ажиллах ийм том эмнэлэг болж байгаамаа. Яг өртөг зардлыг аваад үзэх юм бол өмнө баригдсан нэгдсэн эмнэлгийн хэмжээнээс хүртэл одоо өртөг нь бага болж байгаа. Яагаад тэгэхээр сая сангийн сайдын хэлдгээр 24 сая доллар нь буцалтгүй тусламжаар орж ирж байгаа учраас энэ бас одоо өртөг нь бас багасаад энэ Монголд бол ийм том төв орж ирэх нөхцөл бүрдэж байгаад их баяртай байна. За баярлалаа. За